Нэгэн цагт эд баялаг, эрх мэдэл, сүр хүчгээд бүх зүйлийг агуулсан хаан тус байсан гэдэг. Гэхдээ хорон шулам алтан улсыг мөхөөж газрын гүнд болжээ. Хорон шулмыг дарсан хэмбогаач энэ улсыг өөрийн болгох эрхтэй гэгддэг. Иннээс хойш 6 жил өнгөрчээ. Газрын гүнд хараагдсан хаан тулсын хаан нэгтээ замдаа төөрч өрхөнд орж 3 өдөр 3 шөнө юу ч идээгүй манай гол дөрөд улаан луутай тулдчихээн. Өлсөндөө самуураад тулаан дундуура өөрийн бодоод алуулдгийн наан фарын ахыгаа авраад өөрөө луунд идүүлчихнэ. Аль хэдийн бүгд алягчиж ямар ч найдваргүй болох үед фарын сүүлийн хүчээ шахаж эцсийн удаа шилжигшид хэргэлдэг. Нүдэ нээсэн газар дээр гараад ирчих. Энэ бол фарины ах Лайос. Хамт байгаа эльф нь Маршир. Тагжгарч гисэн насанд хүрсэн Челчак. Нэг хоёр нь өөрсдийн замыг хөөжээ. Хогийн юмнууд. За ингээд мөнгөч байхгүй, хамтрагчч байхгүй байхаас фариныг аврах сэтгэл л байна. Аюул тамчин ганцаараа явнаа гэсэн ч заавал хамт явнаа гэдэг. За тэгвэл юу ч болсон бэлэн бистэй л гэж байна. Хоол авахч мөнгөгүй юм чин замдаа таарснаа идий гэж авсан. Хаан амьд бит, хаан амьдрал байна. Тэнд хоол байх нь гарцаагүй. Энэ бол амьдралын хууль. Дургүй байсан ч явахаар ч сонголтгүй. Фарын хурдан аврахгүй л болохгүй. Чөтгөрийг дурсгар гэж явдаг мөг. Гараад ирлээ. Энийг иччээ. Бас нэг номтой. Энэ номонд нь ямар мангасыг яаж идэх тухай бичиж үн ч юм уу. Нэгэн цагт оршуулган газар байсан ам гүм газар харагдсан хаан тусаас олж хүн хөдөлгөөн ихтэй амьдрал буцалсан газар болжээ. Адал явдал хайгчид, худалдаачид, гинт хэрэгтнүүд гээд 9 журийн хүмүүс байна. Оройн хоолнд мөнхтэй хилэнц. Чанаад идэл олигтой юм биш тгээ. Тэгсэн. Тэгж иддгүү штэ гэж сахалтай удаа гараад ирдیں۔ Хилэнцэг идэхдээ сүүл болон сарвууг нь хаяна. Явдаг мөгний хөлн амттай. Үнэрлээд үз гэж авсан. Үнэрлж энтер. Тоогоо чин жижигхэн байна. Минийх дээрхий гэж мэгээд энэ тэндээс мод ургамал цуглуулаал. Энэ хооронд маршер дээр слайм унчнаа. Тэгсэн сахалтай удаа слаймыг хутгаар алчдаг. Уг нь болдгүй мэн л да. Тэгсэн слаймыг бас иддэг гинэ. Сайтар угаагаад давсалчих тань. Гой юм да. Бүгдийг хийж чанаад баг зэрэг амтлаад хилэнцтэй шүл бэлэн боллоо. Амт гэж ванли. Дурамчхан байсан эл хүртэл амтрахын идлээ. Хоол хийхдээ гаргууд энэ одоо бол Сенши. 10 жил харагдсан хаан тусад судалгаа хийж яваа тогооч. Манай хэд лууд идүүлсэн дүүгээ аврахаар явж байгаагаа хэлтэл улаан луу юм биш үсттэй. Хоол хийхийг хүсдэг байлаа штэ гэд улаан луу гэдэг зорилгын дор манай гуравтаа нэгдлээ. Энэ бол 2 дахь давхар. Өдөржин яваад ядарчээ. Эндээ хоноглоод хоол идэхэр болвоо. Юу идэх үү гэсэн. Наа чин заваан штэ. Хүн мангас идэхгүй гэд голч хилээд идэх юм болддгүй. Тэгсэн азаарч хүү энэ давхарт жим сургадаг болж таарнаа. Мэдээж хүн иддэг урамлаас. Маршал баригдаад Лайосаа урдیں۔ Тэгсэн унахтаа. За юу ч гэсэн жимстэй олчлоо. Хальслаад, нухаад, өмнө нь байсан хилэнцийн шүүс, слаймтай холиод халуун гал дээр зөөлөн болгож, жижиг жимсээр чимглэнэ. Хүн идэж дургамлын жимсэн бялуу бэлэн боллоо. Мэдээж амт гэж ванли. Энэ бол данжин. Хүчтэй нь хүчгүйгээ идэж, жинхэнэ байгалийн хууль үйлчилдэг газар. Ид эсвэл идүүл. Энэ шүн маршер хар тарсан байдаг юм. Маргааш нь өөр хүмүүсийн хоолны үнрээр сэрлээ. Бэйкон, талах гээл нарийн нандин л мэдчихээн. Манай хэд ч бас яаж зүгээр ах уу юм олж идий гэд тахиамби, могоо сүлтэй базиликийн өндөг идэхнэ. Симэрхэн хусчий гэсэн чинь өглөөний гарууд базиликт баригдчихэж. Маршер салгалж аваад баригдчихнаа бас. Алуулахын даваан дээр Лайос хамгаалаад хоёр талаас нь дайрч базиликийг алдаг. Төрөний хэд хортчиж азар сеншид хорны өрөнд өгж шүү. Тэгсэн энэгээрээ хоол хийх гинэ. Эхлээд хөл сүүлийн тарина. Үдэн зумлаад доторх эрхтний навна. Оронд нь ногоо чихэд сайтар битүүлнэ. Ил гал дээр шараад шарсан базилик бэлэн боллоо. Мэдээж амт гэж ванли. Хорцсон хүн ч идэгчлээ. Фариныг аврахаар явж байгаач маршер нэг л тусалж чаддгүй. Төг удаад ч байгаа юм шиг санагдаал. Тэгсэн энэ удаад орилдог ловн буюу мандарик гэдэхнэ. Ав хүйд нь орилж ойрхон байвал үхдэг. Хэл аюултай. Ганц удаа тус олчих гэсэн биш. Сенши ямар ч асуудалгүй авчлаа. Хөөхий маршер бүр л готарчин. Тэгээд өөрөө авахаар өрх бэлдээд амьдаар нь амжилттай сугалдаг. Өхөнгөө алдаг л та тэгтээ. Ядчихт нь орилооны сонсоод мангар болчих. Хинт ч хэрэг болсонгүй. Хэрэг болмоор байна гэж сэтгэлээ удалтал. Манай эдээс хэн ч маршерыг хэрэггүй гэж бодоогүй нь ойлгомжтой.
ярилцсан гэдэг юу юунаас илүү чухал. За тэгээд омлет идэхнэ. Хураасан мандарика арилгаж хуураад базиликийн өндгөөр хувчна. Омлет бэлэн боллоо. Амт гэж ванили. Бас мандарикийг амьдаар нь бариул илүү амттай байдаг. Маршрын ачаар мэдсэн болохоор хамгийн амттай хэсгийг өглөө. Тэр бол мандарикийн толгой. Даанжинд явна гэдэг алхан бүртээ үхэлтэй нүур тулахын нэр. Тогооч, дайчин, шидтэн, эмчгээл бүх зүйл бэлэн байх ёстой. Мэдээж хамгийн чухал хүмүүсийн нэг бол цоож талигч. Өрх, хавх, занг гээл бүх зүйлийг үржлэн мэдэх ёстой. Буруу гიშгвэл шорлогдож, цавчуулж, харуулж, шатаж үхнэ. Цоож талигчгүй бол даанжинд орно гэдэг үхэл рүүгээ явж гинэ л гэсэн үг. Тэгсэн Сэнши дүрлэлсэн галыг хараад хоол удагдаг бололтой. Эхлээд өрхөнд ашигладаг тосыг авна. Сайтар халааж өдөр алсан сарсан багвахаа махыг амтлана. Мандарика арилгаж бэлдээд базиликийн өндгөө гурилтай хойлоод дүрлэг бэлдэнэ. Дүрлэгэндээ мандарик болон маха бүрд шараад шарсан хоол бэлэн боллоо. Мэдээж амт гэж ванили. Энэ өдөр Сэнши Чилчагийн ажил ямар чухал болохыг ойлгосон байдаг юм. Эцсийн эцэст тогооч, шидтэн, цоож талигчгээд мэрэгжил бүр өөр өөрийн чухал үүрэгтэй. Аль нь чалныгаа оролцож чадахгүй. 3 жилийн өмнө Лайос Фарын хоёр анх даанжинд ирж иж. Тэр үедээ нэг газар олсон нь хоёуг дуулгууд игнэн зогсох хонгил. Зүгээр ч нэг дуулгууд бишээ. Амьд дуулгууд ойртон ирсэн хямгаагч хайр наргүй хорооно. Лайосын сэлэм хугарч цээжиндээ сүлбүүлэн анх удаа өгсөн байдаг. За одоо дахиад толдох нэ. Яаж алхаа мэдэхгүй. Хоёуг болохоор ямар нэг зүйл өдөртөж байх нь гарцаагүй. Гээд хоёгнуудыг хамгаалаад байгаа арын өрөөрөө орохоор боллоо. За тэгээд манай хэд толдож байх хооронд Лайос сэмэрхэн ортол өөр нэг хоёуг ээж шүү. Ямар буцалтай нүш толдсон да. Бусад хоёгнуудаас хамаагүй илүү хүчтэй. Дахиад сэлмэн уурчин. Хараалтай маа аши. Тэгсэн бамбааныхын ард цагаан зүйл наалтчиж. Энэ бол яаж ч харсан өндөг. Толгойг нь хусаад доторхыг хартал далайн хясаа шиг амтд ээжээ. Ганцаараа бол сул доройч олоолаа нийлээд хүн шиг хөдөлж хүчтэй болдог бахна. Сул талын мэдчгээр ялах бол амархаа. Эдхийн тулд эхлээд хуйгнаас нь салгана. Мэдээж бас дотор гидсийг авна. Хэрцэн маха буцалгаж зарим нь ногоотой хамт хуурна. Толгойг нь жигнээд ил гал дээр шарна. За ингээд амьд хуйг бэлэн боллоо. Туршилтын тулаагаар Лайос. Хордож өхвөл хаяад ив шүү л гэж байна. Юу тач хордож бол өгсөнгөө. Сэлмэн хугарсан болохоор алсан хуйгийнхаа сэлмийг авчлаа. Тэгсэн чинь нөгөө хэдээсээ тас нуугаад дөрүүлээ байсан хэд маань тавлаа боллоо. 3 дугаар давхар. Энэ давхарт Сэншигийн оромж байдаг. Манай хэдийг дагуулад ногоо хураахын инэ. Ногоогоо голем дээр тарчиж. Тусламж чирэг болсонгүй. Ганцаараа л бүгдийг ялаад байна. Ногоогоо хурааж дуусаад дахиад шинэ ногоо тарина. Тэгээд ялсан големуудаа дахиад амьлуулдаг. Големууд зөвхөн хүн рүү ч биш магсуудтай ч мөн тулддаг. Тэдний үүрэг бол энэ давхрыг хамгаалах. Анх 10 гаруй байсан ч одоо ердөө 3 хаан үлдчихэж. Хөрхидөө. Хоолны цаг. Ногоогоо арилгаад бүгдийг хамт чанана. Үлдсэн жаахан базиликийн маха хэрчээд ногоотой шүл бэлэн боллоо. Шинэ ногоо болохоор амт гэж ванили. Үлдсэн ногоогоо яах вэ? Хитрхийх болохоор авч чадахгүй. Замдаа мудчихна. Тийм болохоор зархаар болвоо. 3 дугаар давхрын ууршин газар. Худалдаачид гэмт хэрэгтнүүдгээ төрөл бүрийн хүмүүсийн бий. Ногоо худалдыг гэсэн чинь хөвгүүдийн тэгсэн бүр доод давхрын оркууд 3 давхар төрөд ирчих. Ганцыг ч үлдээлгүй хороо гэд бүх хүнийг халаал. Тэгсэн Сен шиг таньдаг болж тарваа. Өмнө нь ногоонуудаа оркуудад зардаг гэж. Тэгсэн манай эдийн хайгаад вэ улаан луу оркууд руу дайржээ. Зүгтаж яваа нэ. Ногоонуудаа зарчий гэсэн чинь зүгтаж яваа юмнуудад юу явах вэ? Дээрэмдэлчлээ. Өөр бас дээрэмц юмнууд нь гурил болон эсгэгч бижи шүү. Мэдээж гурил гэхээр талхал байж таарна. Манай хэд ч оркуудтай хонгоор болоод гурил, эсгэгч, элсэн чихэр болон давсаа хольж гурлаа зурна. Зөөлхөн болсныхан дараа зөөлөн гал дээр жигнэж талах бэлэн боллоо. Яаж дангаар нь идэхв хачир бэлдээд оройн хоолны цаг. Өчигдрийн дайсан өнөөдрийн найз. Хоол идсний дараа найрамдаж улаан луу дарсан газрыг заалгаад манай хэд замдаа гарлаа. Тэр хооронд өөр хүмүүс даанжинд хисж хагаад зомбитэй таржээ. Ялаа тухтал Эрдэнэсийн авдар болдог. Манай хэд эртэл нөгөө хэд ч нүгчиж олсон Эрдэнэс нь талаар нэг тарцсан. Авах гэтэл Лайосын сэлэмж чигнээл. Нэг л бишээ. Тэгсэн энэ Эрдэнэс нь хорхоо олж таарнаа. Сэнши бүгдийг барьсан. Энэ идэж болно, энэ идэж болохгүй гэд ялгаад байна. Зарим нь тосонд шарж, зарим нь ил гал дээр шарж байна. Харин бусдын нухад чанана. Шавжны амттан бэлэн боллоо. Идэж болохгүй гэсийг хайчнаа. Тэгээд ер нь яагаад идэж болохгүй юм гэсэн чинь жихэн Эрдэнэсийг яаж иддэв гэж авдیں۔ Өнгөрсөн. Цаашаа явж байгаа сүнстэй таарчлаа.
Алахын тулд заавал тусгай шид хэрэглэх ёстой. Тэрийг манай хэдээс зөвхөн Фарын л хийж чаддаг. Тэгсэн Сэнши нэг зүйл хийж шүү. Энэ бол ариун ус. Нөгөөгөө шилэнд хийждэг. Бүгд баригдаал үхэхийн даваан дээр Сэнши ариун усаас авчуулаад сүнснүүдийг нэг нэгээр нь алаад байна. Тэгэд Лайос авч бүх сүнсийг алдаг. Ариун ус нь хөлдөөд зарим өлчжээ. Мэдээж амт гэж Ванли. Өдөржин алхаад манайхид үлснөө. Идхэн битэл амтан жалддагвэ. Яах вэ гэсэн Лайос зураг руу ороод хоолыг идчихье гэж шүү. Энэ бол хараалтай зургнууд. Юу ч гэсэн нэг рүү норвоо. Тэгсэн зураг гэхээргүй жинхэнэ газар хүрээд ирдэг. Энэ дотор хаан болон хатан шинээр төрсөн дээр гаргийн хан хөөг үлгийдэн авч буй дүр зураг өгтлээ. Яаж юм газар юм иддэг ингээд өөр зурглоо орхон. Тэгсэн энэ зурганд түрөөний үлгээтэй хүү аль хэдийн том ир болжээ. Бүр хормоо ээж гин. Яг юм идэх гэсэн дээргэр яав. Одоогийн хаан өнхрөөд өгөхөн тэрэ. За идэж гараад идгээд баахан хоол авдیں۔ Даанч гараад алга болчихно. Дотор нь байхдаа л идгээд дахиад нэг зураг руу ортол дээргэр хан хүү хаан ширээн сууж гин. Энэ удаад харин цадтлаа идлээ. Амт гэж Ванли. Даанч бор орстой эльф Лайосыг гаднаас ирсэн мэдшин. Алуулахын даваан дээр арайгиш гардаг. Зурган дотор их идсэн ч гарч ирээд өлсөн хэвээрээ. Өсөглөн ходоодтай эндээ хоноглохоор болвоо. Шүнэн чилчак босч яваад өрхөнд очноо. Тэгээд нэг шүүгэн дээр суудал тэр нь мимик болж таарнаа. Түгжээтэй өрөнд үхэн дутчтэй. Булан шахагдаад үхэндээ ихтэл энд байсан өрхийг ашиглаж мимикийг хөрвүүлээд багахан хугацаанд гаргацсан болондоо. Зүгтгтаа мимикийг хавчуулаад оройн хоолтой болчлоо. Давстай усан сайтар чанаад чансан мимик бэлэн боллоо. Чилчакийн түгжээ талхичаар идэнэ. Мэдээж амт гэж Ванли. Сонноос Чилчак 29 настай. Данжны 4-р давхар. Ус тулах болох нэ. Шид хэрэглээд явчих гэсэн Сэншид шид үйлчлдэгвэ. Сонноос. Тэгсэн энэ газар Сэншигийн хооллог усны морь үт юм ээ. Махчин болохоор аюултай гэсэн ч зүгээрээ гэж суучлаа. Тэгсэн Сэншиг ус руу чирээд орчихно. Тижээсэн бяруу тэрийг иднэ гэж Сэншиг идэхнэ. Лайос амжиж ирээд усны морийг хаалтдаг. Нэгэн талцсан болохоор махыг авах нэ. Маршер болохоор өөхөр нэг юм хийгээд байна. Тэр хооронд Лайос Чилчак хоёр өгцөн хүмүүстэй тардаг. Тэгсэн 3 давхарт олсон өгцөн хүмүүс дүрээрээ байж шүү. Ямар ч өөх дуртай. Загсан хүмүүст алуулчих. Бүхий л амьтад өөрсдийн гэсэн онцгой зэвсэгтэй байдаг. Зарим нь хурц зойтой байдаг бол лусын дагинсын хувьд хөөхөн царай сайхан хоолоогоо ашигладаг. Хоолонд нь ховстуулж өөрөө л гүгэд очиж гисэн чинь ганц дул чаддаг нь тэд биш болтой. Лайос бүр хагас хүн идэх нь Чилчак загнажааг болуулдаг. Эхлээд будаага хийж чанаад дээрээс нь мимикийн маха хийн. Тэгсэн загсан хүний үсийг авчиж тэрийгэ хийгээд хоол бэлэн боллоо. Амт гэж Ванли. Бүгд ламтрахыг идэд байна. Тэгсэн нэг л сэжигтэй хийсэн болж гэдээ. Лайос загсан хүний өндөх хийжээ. Арайчтэй. Хөөхөн царай гаргаад амттай байна гэдээ харна маршраас нуухаар болдог. Нөгөө өөхөр юм хийгээд байсан да. Тэр нь савн байжээ. Шид үйлчлэхгүйсэн хэртэй сахалнаас нь болж иж. Арай. Сайтар угаагаад хөвсөсөн л юм болчлоо. Гол гарч идэл кракен гараад ирдэг. Шид хэрэгэлсэн нөлөөлдгөө. Яах үгээл байж хат нь усан дээр явдаг шид хэрэгэлчих гэж шүү. Нэрэл усан дээр явах шид хэрэгэлтэл уснаас гараад ирнэ. Наймаалж алахын тулд нүднийх нь голд заах ёстой. За ингээд кракеныг алдаг. Тэгсэн энэ удаад наймаалж идэггүй. Харин наймаалжин доторх байх аврах шимэгчийг идэхнэ. Заарсан. Голоор нь хувааж дотор гидсийг авна. Модонд шорлоод ил гал дээр шарна. Сой соусаар амтлаад шарсан шимэгч орхоо бэлэн боллоо. Амт гэж Ванли. Тэгсэн гаж Лайос түүгээр нийцдیں۔ Гай олж аврах шимэгчт нь жижиг шимэгч байжээ. Хүний бид шимжлэхгүй ч бүтэн шөнө гидсэн өвдсөн байдаг юм. Түүгээ загсан ч бас байдаг болохоор хамаагүй түүхий мэдвэ. Маршин шидийн сургуульд байхдаа л алдартай байжээ. Харин Фарын шавдарна. Тэгсэн нэг л өдөр хийсэн зүйлээ харуулхад Фаринийх бүгдээс нь илүү гарчнаа. Энэ л үед Маршер яаж хийсэнийг асуугаад ганц ч найзгүй Фарингийнх охины ертөнцтэй танилцаж хамгийн сайн найз нь болжээ. Хүнлийн хойно ус халааж усанд орно. Үлдсэн усаа асгатал усны сүнсийг уурлуулчихнаа. Даралттай усаар буудаал Маршер зурхтаа ус руу унчнаа. Усан дээр ямар л өлөг байх вэ? Хөлөндөө шахагддаг. Нэмээд мөрөндөө оногдол бараг л өгөх нь. Хамаг хүчээ шахаж дэлбэлэх шид хийгээд ухаан алдчихнаа. Унжихт нь Лайос барьж аваад юу ч гэсэн зогтдог. Хамаг манагаа дуусгаад дээрээс нь шархнаасаа болоод Маршерийн бие муудлаа. Юу хөдөлөл болох вэ? Цус алдсан болохоор төмрөөр баялаг зүйл хөдөлье. Төмрөөр баялаг гэвэл илгэл явж тараа. Галаа асаагаад төрөл бүрийн мах бэлдээд ил гал дээр шарж болгоод эхлээд гойны мах. Оо гоё юм бэ. Дараа нь хавирганы мах.
Ямар гоо зөөлх юм бэ? Маршир илгээд. Өвчүү. Аманд ороод хайлж штэ. Илгээ дээрээ маршир. Сүүл. Ямар өрмөц амттай юм бэ? Май маршир илгэд. Өшөө илгэд маршир. Илгэд. Маршир сайн дээрээ. Илгээ дээрээ маршир. Бөө. Бусдаас нь ч гэсэн өгөөч. Шарсан махны үнрээр өөр хүмүүс хүрээд ирдэг. Нөгөө хайж явсан хоёрын нэг нь шинэ багт орчиж. Тэр нь судалгаа хийж яваан гин. Марширыг эмчлээд өгөөч гэсэн чинь гүй гэд яваад өглөө. Бэлээ хүн чанар өгнө авшгүй. Усны сүнс байгааг хэлсэн ч тоож байгаа ч юм алгаа. Мэдээж очиод алуулангаа алддаг. Аргаа барахтаа улаан үстийг алуулчихна. Тэгсэн буцаж ирээд эмчлэг шид хэргэлтэл амилчдын харагдсан хаан тулс буюу даанжинд үхэл гэдэг бол төгсгөл биш. Энд хөхсдийн сүнс явах газар гэж үгүй. Үхсэн биендээ үрд гацах тавилантай. Дэмж учраас эмчлэг шид төдийхөнд ямар ч үхсэн хүн амилдаг. Цааш явж чадхаа болсон хэд марширыг эмчлэх нөхцөлтэй манай хэдээс тусламж хүсдэг. Манай хэд зөвшөөрөөд судалгаанд нь зориулж хан цэвэрлж итэл лайвсын сэлэм дахиад чичирж шүү. Тэгсэн энэ нь урамлан мангас байжээ. Хайртай туслах нь баригдаад сонголт байхгүй лайвас араас нь очлоо. Тэгээд нэг зүйл унгатал тэр нь хавчаахаа. Улаан өсtöд өгөөд урамлан мангасыг алдаг. Энэ ургамал хүрсэн юмаа мдэггүй болгодог хортой байна. Сэнши санаандгүй барьсан чинь тэр чигтээ гацчиж салгаж чадахгүй болохоор банан шиг хэлслээд идчихэл таараа. Амлсан ясаараа марширыг эмчилдэг. Ууралсан сүнсний уур гартал 7 хоног болд юм байна. Судалгааны баг буцаж явахаар боллоо. Тэгсэн манаг болцсон марширыг хамт буц гэж шүү. Аюултай болохоор л тэр. Маршир буцаж явахыг хүссэнгүй. Манай нөхөх ганц арга байд юм байна. Тэр нь усны сүнсийг уух. Гол асуудал нь хэрхэн алах вэ? Тэгсэн Сэншигийн тогоо нь адамантиум буюу зэвсэг хийвэл лууг алж, бамбаа хийвэл лууны дарилтыг ч хааж чадах хамгийн хүчтэй металл болж таардаг. Усны сүнсийг дотор нь хийж таглаад тагласан чигтээ буцалгана. Ингэж л усны сүнсийг алж төмөс, луун, сонгон, ургуулсан мангас хөшгөлж, галпигийн маха татаж амтлаад бор болтол нь хуурна. Дараа нь бүгдийг усны сүнс дээр хийж чанаад усны сүнсэн шүл бэлэн боллоо. Амт гэж ванли. Сайхан хооллоод манаанч нөхөгдөөд шин танилуудаач тайлаад явах цаг боллоо. Цаашаа явтал урамлан мангасаар дүүрэн хонгил өгтдөг. Явах арга алгаа. Өөр бас авраг мэлхийч гараад ирлээ. Тэгсэн мэлхийний арьсанд урамлан мангас нөлөөлдгүй юм байна. Энийг нь мэдээд алсан мэлхийгээ өвчиж гарандаа. Нэг талд хувцс хийгээд нөгөө талд хоол хийгээд таарчдээ. Ингэж явсаар 5 давхарт ирлээ. Оркуудын амьдарч байсан газар. Улаан лууны дарилтанд хумгүй зүгтцааж зүгтж чадаагүй нүхцгээч. За тэгэхээр улаан лууг яаж алах вэ? Өмнө нь фарын хамгаалт хийж, маршир шид хэрглэж, улаан өстөл лайос 2 тулдаж, шүрөө гэж хайж явдгийн нэг алдаг байж. Одоо бол гурлахна. Юутайч байршлаа ашиглаж, нуранганд дараад эцсийн цохилтоо хийхээр болвоо. Үгүй бас болчмоор ч юм шиг. Оройн олсон хүнсээрээ талах бариад, эхлээд талхаа өөрүүлж бүрлэг бэлдэнэ. Мэлхийн махан амтлаад, үүрмэндээ бүрж шараад, котлет бэлэн боллоо. Амт гэж ванли. Сайхан хоолны араас улаан лууч хүрээд ирлээ. Энэ хүртэл ирсэн. Одоо лууг алхал үлдлээ. Лууг өрхтөж бэлдсэн газараа аваачна. Луугийн галыг Сэншигийн толгоогоор хамгаалаад аргагүй л адмантын. Даанч төмөрл болсон хань халах нь ойлгомжтой. Юу ч гэсэн бэлдсэн газараа авчирлаа. Даанч төлөвлөгөө нь бүтсэнгүй. Чилчак Лайос 2 азарч хөө луугийн доор нүгддэг. Тэгсэн Лайосын сэлэм айгаа зүгтчдیں۔ Баригдаад үхтгийн даваан дээр маршир тусалдаг. Даанч гимтэж чаддгүй. Сэншигийн сүхэн бот үсрээл. Тэгсэн нэг хутаг гаргаж ирээд энэ дэлхийд ганц л байдаг. Зүсч чадахгүй арьс, хувааж чадахгүй яс гэж байхгүй. Мисрил хутаг гинэ. Эртхэн хэлэхгүй дээ. Хатуу арьс руу нь юу ч болоогүй юм шиг зогтчихно. Чилчак арай гэж нүдийн сохлоод Сэнши амиа арьсалт оруулан барин Лайосын сэлмийг өгдөг. Одоо дайрхаас өөр яах вэ? Луугийн өөдөөс үсэрч хөлөө золиосож зүгдээд луугийн хүзүү рүү зоолоо. Фарины мэдэрсэнтэй харьцуулахад энэ төдийхөн юу ч биш. Ам өрссөн тулаанд манай хэд ялдаг. Маршир бүгдийг нэмчлээд одоо фариныг авахд л болох нь. Луугийн арьсыг зүсч махан дундуур нь яваал. Ходоодын нэхэд хоосон байлаа. Хэдий сүнс нь гацагч бийгүй бол амьлах боломжгүй. Манай хэд пал гээл явчихна. Тэгсэн лууд өөр ходоод байд юм. Төрөл бүрийн үс яс холдчих. Эцэст нь фариныг оллоо. Амьлуулахад хэтэрхий хориотжээ. Хэрвээ зөвхөн эмчлэг шид ашиглавал штэ. Марширийн мэрэгсэн шид бол хориотой гэгддэг хар шид. Эхлээд фарины бүх ясыг цөглүүлнэ. Байхгүй мах цусыг луугийн махаар орлуулж хар шид эхэллээ. Цус нь буцаж хэлбэрт ороод маршир ухаан алтахад цус нь будагдсан фарын амьлдаг. Ашгүй дээ. Маршир ухаан ороод фариныг хараад шууд үлчнаа. Усанд орж аваад эхлээд гурил зурна.
Хурлан дээрээ ногоонууд тавиад луун дотор болгоно. Лууны махыг зүсч аваад дөрвөн талын сайтар болгож амтлагч нь дүрнэ. Тэгээд луун махан шүл, луун махан пицца, луун махан стейк бэлэн боллоо. Мэдээч амт гэж ванили. Фаринч дуртай идэл. Энэ хүртэл явж ирсэн юу идснээ яриад аргагүй л лаясын дүү. Чих 50 сонсоол. Сэлмээ хүртэл танилцуулна. Угаасаа баригдсан. Тэгсэн фарын сүнстэй ирж чаддаг. 3 давхрын сүнснүүдийг хүртэл бүгдийн нөгөө ертөнц рүү явахад нь тусалдаг. Ганц найзтайгаа уулзаал нэг үхээд сэгсэн болохоор ахта загнуул хүүл яах вэ? Гэхдээ одоо бол зүгээр. Юу ч болсон бай. Тэр бүгд өнгөрсөн. Одоо байгаа л чухал. Ямар тач манай хэд эцэстэн гэхэд фариныг аварч чадлаа.